Дараагийн нэг яг энтэй ургаж байгаа нэг чухал асуулт байна. Бурхан багш бол нэг 700-аас 800 удаа төрсөн тухайгаа нэг айлцсан байдгийг юм лээ өөрөө. За тэгээд тэдний тэр байсан, энэ байсан, одоо өхөр байсан, амтан байсан, дараа нь хүн болсон гэх бүх төрлөө бас айлцсан байдаг. Тэгэхэд одоо яагаад би жишээлбэл өмнө нь хэн байснаа ингээд мэдэхгүй ийм одоо тонигч гэдэг юм уу, ийм одоо гэгэрсэн биш байгаа юм. Бас нэг хүн бол гэгэрч одоо чадах юм бол сэтгэлээ тань чадах юм бол өөрийнхөө өмнө хэн байсныг кино үзэж байгаа юм шиг бас харж болно гэж та энэ талаараа үйлэх вэ? Nowadays, even the modern medical science. Орчин шинжлэх ухаан хүртэл өнгөрсөн амьдралыг нотолж чадж байна. Америкийн нэгдсэн улсын маш хүчирхэг эрүүл мэндийн төвүүдэд тусгай тасаг судалгааны хэлцээрүүд нээсэн байгаа. Одоо өнгөрсөн амьдрал өмнөх төрлөөр нь эмчлэх тасаг. Тэгэхээр бид бас анзаарчлаадаг шүү дээ. 2 настай хүүхэд өмнө нь огт дуулж хараагүй зүйлээ яриад байдаг. Гинт урд насандаа эзэмшсэн байсан зүйлээ тоглоод эзэмшээд эхэлдэг. Эндээс юу харагдаж байна гэхээр урд төрөлтөө тухайн хүн энэ чадварыг эзэмшсэн байжээ гэдэг нь тодорхой байдаг. Өнгөрснөө мэдхэд тийм ч хэцүү биш. Та бяцлаглаар хичээлээд бяцлаглаа гүнзгий төвшөнд явуулаад ах юм бол өнгөрсөн төрлөө харах боломжтой. Амьжийн хурлagт урд насны бяцлал гэдэг хичээл байдаг. Амьжийн хурлын үндсэн хичээлд хамрагдсан хүмүүс урд насны бяцлагын хичээлд суух хэрэгтэй. Энэ 2-3 цагийн үйл явц байгаа. Тэгээ 2-3 цагийн хооронд та өмнө нь 7-оос 10 амьдралаа хараад авах боломжтой. It is possible. Энэ бол боломжтой байдаг. Тэгээ энэ одоо тийм чухал зүйл мөн үү? No, it is. Энэ бол чухалч биш, чухалч байж магадгүй. Тэгээ хүн үнээсээ шалтгаална. Өмнө нь та Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байлаа гэж бодъё. Урд насандаа та хааны ордонд байжээ гэж. Тэгэх юм бол та шал дэмээ зоод эхлэх штэ. Одоо надад ордон энэ бүхэн алга гэж. Ийм тохиолдолд ингэж харамсах юм бол шаардлагагүй. Өнөөдрийн бидний амьдрал мэдрээд байгаа бүхэн маань урд насныхаа үеийн үрээс л байдаг. Тэгэхээр урд насны бяцлагын гол ач холбогдол нь хэрвээ та өмнөх төрлийнхөө ямар нэгэн хүчтэй сэтгэл үеийн үрээс болоод энэ төрлөлтөө зовоод байгаа бол түүнээс ангижрах боломжийг олгоно. Энэ тохиолдолд бол та урд насны бяцлалыг хийж болно. За бид ингээ өнгөрсөн цагийн тухай бол ярьлаа. Хэн нэгэн бол байсан байна. Та бол зүгээр одоо монголчууд бол ганц олдох амьдрал юу яаж ч амьдэрсэн яадаг ингээд одоо их ярьцгаадаг. Гэтэл бол үнэхээр бол хүн олон төрөл дамжиж явдаг тухай бүхэл шашин бяцлаглалын том гэгээнтнүүд бол яалтж хэлж байгаа юм хариуцлагатай цаг үе. За энэ насны тухай ярив. Энэ насандаа одоо хамгийн баян болохын тулд хамгийн эрх мэдэлтэй болохын тулд бусдынхаа толгой доор гიშгэж бусдын зовлон жаргалыг булааж авч ингээл ерөөсөл улаарч байна л да энэ дэлхийн хүн ам. Эцсийн зорилго бол баян болох, эрх мэдэлтэй болох. За ингээд амьдрчлаа. Тэгэхээр та бол одоо амьдрах урлагийн багш хүний хувьд энэ амьдрал одоо зөв юм уу? First thing before that I would like to, since you mentioned about the past, ер нь бол бид сэтгэлээ анзаарах юм бол сэтгэл нэг бол ирээдүй, нэг бол өнгөрснөөр нь савлаад идэг. Өчигдөр юу болсноо бид бодож идэг. What happened last week? Өнгөрсөн 7 хоногт 5 жилийн өмнө юу болж илаа? Эсвэл маргааш яах юм болоо гэж зовно. Дараагийн 7 хоногт яах юм болоо гэж төгсөж бол бидний сэтгэл өнгөрсөн ирээдүйн хооронд ингэ савлаад байхаар стресс гэдэг зүйл үүсээд идэг. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаан юу гэж тогтоосон бэ гэхээр та зүгээр өрөөндөө юу ч хийхгүй хөдөлгөөнгөө суугаад стресстэх үндслэл байна гэж. Та энэ сэтгэлийн өнгөрсөн ирээдүйн савлгаанаас сулж стресстингүүд бие организмд хортоц үүсэж байгаа. Үүнийг стресс гэдэг. Хамгийн гол нь бид хэрхэн одоогоор одоо цагт амьдрах сурах бай. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийг амьдралын баяр хөөр гол зүйл гэж бодоод байгаа хүмүүс яг одоо цагтаа амьдрах чаддаггүй. They think that тэр зүйлдээ хүрсний дараа л би ажиргалтай болно гэж хойшлуулдаг. Тэгэхээр амьдралаа яг бүрэн утгаар чанартай амьдрах чаддаггүй. Энэ чиглэлийн соёл гэгэрлийн боловсрал туйлын чухал юм. is very, very important. Амьсгалын дасгал, бяцлал сураад гэгэрхүйн мэдлэг эзэмшээд ирэхээр амьдралд нь асар их өөрчлөлт гардаг. Үүний дараагаар тэр бүхэн маань хамгийн чухал зүйл биш юм байна. Өшөө чухал эрхэм нандин зүйл байна гэдгийг ухаардаг. Тэгэхээр бид бол бас нийгмийн эмзэг бүлэгтээ амьдрах итгэл, өөртөө итгэх итгэл өгмөр байгаа. Бид ядуу буурай байгаа иргэдээ тэр чигээр нь байлгадаж болохгүй. Энэ бяцлаглаар хичээлээд эхлэхээр хүн дотоод хүчтэй болоод амьдралдаа эзэн болоод эхэлдэг. Энэ чинээлэг хүмүүс маань оюун санааны соёл гэгэрлийн мэдлэгийг эзэмшихээр бусадтайгаа над жаргалаа хэрхэн хуваалцах ёстой юм бэ гэдгийг ойлгодог. Тэр бусдайгаа их юм сэтгэлтэй болдог учраас хүн бүрт энэ дасгал бяцлал соёл гэгэрэл чухал юм аа. За мэдээж